чая гэдэг нэлээд эсэргүүцэлтэй болохоор болчих шиг боллоо. Сая уран зохиолын хичээлийг 7 хоногт 2хан цаг орж байгаа энэ хичээлийг хасах тухай яриад одоо зарим сонин сэтгүүлүүдээр бүр цагийг нэмэх гэж байсан юм а гэсэн юм яриа гарч байгаа. Хулгайч хүн аливаа нэг зүйлийг хулгай авчгаад баригдахлаараа тоглосон юм а гэд өгж байгаатай адилхан. Тийм эмгэнэлттэй дүр зураг энэ төрд харагдаж байна л да. Тэгэхээр энэ шинжилгээний засгийн газар гэдэг бол аливаа шинжилэл гэдэг бол шинжлэх ёстой юм а шинжлэх нь зөв. Тэрийг бол үгүйсэхгүй. Шинжилж боломгүй юм би. Уран зохиол гэдэг бол шууд утгаараа Монголын үндэсний аюулгүй байдалтай холбогдох тийм хичээл гэж би ойлгож байгаа. Хувьдаа. Манай олон түмэн юу гэж ойлгодгийг хувьдаа л нэг ойлгох хэрэгтэй байж. Өөрөөр хэлбэл улс орнуудыг нэгэн ан амьтнаар төсөөлүүлэе гэж бодъё л д. Оросыг баавгаа гэж төсөөлдөг тийм ээ. Хятадыг луу гэдэг ч юм. Америкийг арслан гэдэг ч юм. Энэ араатны дунд байгаа Монгол бол талын чон баггүй. Энэ уран зохиолын хичээлийг байхгүй болгоод энэ уран зохиол энэ одоо хичээлийн програмаас байхгүй болчих юм бол энэ чон биш хав болж байна. Араатнуудын дунд чон байсан дээрүү хав байсан дээрүү гэдэг асуудал нэгдүгээр асуудалтай байж байгаа. Яагаад ингэж байгаа юм бэ гэхээр уран зохиол бол өөрөө их хэлний их том хөгжлийн хөшүүрэг байдаг. Хэл гэдэг бол үр цэцгээр бол. Уран зохиол бол түүнийг усалж байдаг хурн, түүнийг ургуулж байдаг нар нь уран зохиол гэхгүй. Энэ хоёр бол дотооддон хоорондоо бие бинийгээ нөхөж явдаг гарын алга одоо хар хоёр шиг ийм зүйл. Ер нь нэг ухаантай хүний хэлсэн үг биш дээ. Та аль ч улсын колон улсад амьдарч яж болно. Хэн нэгэн чинь их орны колончлсон байж болно. Ямар ч аргаар хамаагүй их хилэн цээжилж үлдэж чадсан бол танд энэ шоронгоос гарах түлхүүрч нь гарч чинь байгаа юм шиг асуудагтай үг гэдэг. Яг үүнлүүгээ адил энэ даяарчлалын 90-100-д дангааршиж үлдэх хамгийн том хэрэглэгдэх хүн бол хэл. Энэ хэлийг хөгжүүлдэг уран зохиолыг унш хүчгийг насаа хийцэн. Унш хүчгийг хасаа ажилласнараа өнөөдрийн өсөлт онж байгаа хүмүүс зөв ярьж монголоор зөв ярьж чадхаа байсан. Зөв сэтгэж чадхаа байсан. Бидний ирээдүй хүнээр л үлтгэл баг. Монгол хүнгээ харахад хөх толботой төрсөн тийм ээ. Одоо юу гэдгийг дүрэн сайхан Монгол байх. Хэл нь Монгол биш болчихлоор сэтгэлгээ нь Монгол биш болчихно. Тэрийг хэн гэдэг хүн бэ гэж хүн асуухад хинч биш болж мэднэ. Магадгүй юу гэдгийг луустай төстэй юм шиг, заримдаа баагаатай төстэй юм шиг, арслантай төстэй юм шиг хачин сонин харагдах хав болж өөрж мэднэ. Энэ талын жоныг талын жон орн байлгаж өгөөч гэж би энэ одоо засгийн газраас гуймаар байгаа. Шинжилгээ нэрийн дээр өнөөдөр Монголын олон өв соёл руу төрөмгийлэн халдаж байгаа дүр зураг бол харагдаж байна. Хэдэн мянган жилийн турш магадгүй миний түрүүчийн хэлдэг энэ талын жоныг чоноор нь байлгах хүмүүсийг нь эрсийг нь чоноор нь байлгах том соёл бол энэ барилдааны соёл, Монгол бүхий соёл тийм ээ. Энэ морь уралддаг соёл. Морийг чинь хүүхдээр унуулахгүй шүү, юугаар унуулах вэ? Энэ чинь бидний хадгалж ирэх энэ дэлхий дээр ганц дангааршиж байгаа том соёл байхгүй юу? Тэгээ хөдөөний ард түмэн ярьж шít. Ёстой нөгөө малаан яаж малхан марксизмаар залгахгүй гэдэг зэндинжи мэдэржин шүлэг байдаг шиг адуугаан хинээр унуулах арайч арчлалаар залгах дээр дулаагүй гэж. Энэ бол үнэн үг байхгүй юу? Яагаад тэд нар ингэж байна вэ гэхээр өөрснийх нь өв соёлд бүдүүлгээр халдаж байгаа учраас эдгээр ууралж байгаа. Ирак руу, Иран руу Америкчууд дайрахтаа яас цөмийн зэвсгээс гадна хүний эрх ярьж дайрсан шүү дээ. Эмэгтэйчүүд нь гэвлүүртэй ийм орон дэлхий дээр байна шүү дээ гэл. Тэрэн шиг бид нарт өөрийн гэсэн өв соёлыг минь хүний эрх ярьж гадны гойгоо сонин юм ярьж энэ Монголыг Монгол биш болгох гэж байгаа. Энэ зарим төрийн түшээдүүдийн төшмөдүүдийн ийм одоо бурангуй зүйлийн төлөө би та хоёрын ярилцж сууж байгаа л гэж бодож байна. Үндсэндээ уран зохиолын хичээлийг одоо програмаас хасах тухай яриа дэгдсэн нэлээд шүүмжил дагуулсны эцэст бол Асамбай даргын хувьд бол өөрийн тайлбарыг бас хийж харагдсан. Үндсэндээ уран зохиолын хичээлийг хасах талаар би бол үг унгаагүй. Буруу ташаа ойлголт нэгэн төрсэн байна. Уран зохиолын хичээлийг бол одоо цагийг одоо бусад хичээлүүдэд одоо шилжүүлж
ерөнхийдөө жоохон багасгах, бусад одоо төлөхүү шаардлагатай хичээлүүдийг цагийг нэмэх энэ агуулгын үүднээс энэ зүйлийг ярьсан нь бол нийгэмд уран зохиолын хичээлийг хасах нэ гэдэг сөрөг юм ойлголтыг төрүүлсэн байна гэдэг тайлбарыг хийж гаргацсан. Тэ. Одоо би ярин төрүүл танд хэлсэн тийм ээ. Хүн хулгай хийчихэд баригдахлаараа тоглосон юмагийн хуулийн хариуцлага хүлээхгүй явж болдог. Хулгай хийсэн бол тэр хүн хулгай хийсэн байхгүй. Тийм биз? Яг түүнлэг адил ийм одоо санаачлагтай алдаа гаргаж чад олон түмнийг бухимдуулж чад энэ яагаад олон түм бухимдаад ганцхан уран зохиолын бухимдаагүй шүү. Яагаад олон түм бухимдаад энэ чинь шууд утгаараа хил соёлтон маань төрөмгийлэн халдаж байгаа зүйл байна гэд бухимдаад. Энд надад яг телевизээр өгсөн ярилцлагын их энд ингэ байж байгаа л та. Би яг тусад нь бичээд авсан. Энэ дээр ер нь Насанбаяр даргуулгын ярианаас утга ойлгоно гэхэд хэцүү. Ер нь бол утга гэдэг бол үгээр илэрхийлэгддэг зүйл. Энд тийм учраас энэ зүйлийг бид нар нэг хичээлийн төрөл нэр төрлөөр хөөцөлдөг биш. Бүх хичээлийн агуулгад бол ялангуяа тэр ихүүд одоо ёс суртахууны иргэний боловсрал гэх яг тэр чиглэлийн холбоотой их уран зохиолын ихүүд орж өгч байгаа гэдгээрээ илүү их нэгдвэл байх энэ олон зүйлүүдийг гол баримталж байгаа гэж. За энэ хүн бол магадгүй гадаад дотоод төгссөн. Одоо юу гэдгийг Монголоос илүү гадны хэлээр илүү сайн ярьж чаддаг гэж мэднэ. А би бол гадны хэлээс илүү монголоор сайн ярьж чаддаг. Би утгыг монгол үгээрээ л ойлгодог. Зүгээр энэ дотор бол та анзаарч байгаа. Хичээлийн төрөл нэр төрлөөр хөөцөлдөг биш ээ гэж. Өөрөөр хэлбэл уран зохиол гэдэг байхгүй болчихвол энэ лог цааталны юм лог байгааз ууланд гал утаа харагдвал цаана гал басж байгаа даа гэдэгтэй адилхан лог харагдаж байгаа байхгүй. Нэр төрлөөр хөөцөлдөг биш. Бүх хичээлийн агуулгад бол ялангуяа гэж байгаа. Бүх хичээлийн агуулга гэдэг үг байна. Математикт орох нь л. Тэгэд одоо онлайн ертөнцөөр олон тийм арга зүйн санаачлах зөндөө бий болцсон байлээ л дээ. Боржигны бордлын талбайг яаж олох вэ гэдэг ч юм уу. Энд чинь одоо геометр дээр зорилгож шít. Хавсарлаж бичигдэж шít тийм ээ. Учиртай 3 толгой гептнузыг олно гэдэг чинь одоо Пифагорын теорем ярих юм байна. Учиртай 3 толгой дээр. Одоо хий витртэй холбогдох. Тэгээ одоо юу гэдгийг их олон зүйлүүд байна. Ер нь бол биднэрт нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид нар энэ шинжлэх ухааны салбар ойлголтуудыг альч сургуулиас олж болно. Ньютоны 1-2 дугаар хуулийг тийм ээ. Хэрвээ бид хүч хөгжлөхгүй бол тэр хүч юу бие дүүсэлж байгаа хүчнүүд нь одоо тэнцвэртэй байх юм бол тэр бие нэг бол 50 бай, нэг бол шулуун замын жигд өдгөөнд оршино гэдэг 1-р хуулийн тухай ч юм уу. Би Америкт очсон, Англид очсон, Оросд очсон. Энийг би мэдж авч болно. Энэ бол дэлхийн шинжлэх ухааны салбар юм байна. А энэ уран зохиолыг бол ихтгэл байны тухай асуудлыг тийм ээ. Энэ монгол хэлийг хөгжүүлж байгаа энэ монгол сэтгэлгээтэй цуг байлгаж байгаа энэ уран зохиолыг монголоос өөр хаанаас олж болохгүй юм боловсрал واخгүй. Энэ боловсролыг хасагдчихсан ард түмэн тэр дундаа энэ үр хүүхдүүд хойдолтой юу ямар бахархалтай явах вэ? Бахархлаан гэсэн хүн юуны төлөө амьдрах вэ? Та боддоо. Танд хэлэх өөрийн гэсэн ярьдаг хэл байхгүй. Танд өөрийн гэсэн үнд зүйл болох би ийм хүний хүүхэд шүү дээ гэж омогших. Тийм омогшил байхгүй цуснаа орчихсон. Би монгол хүн юм шүү дээ. Тийм учраас би энийг ингэж сэтгэх ёстой юм а гэсэн сэтгэлгээний дангааршил байхгүй болчвол та юуны төлөө амьдрах. Өнөөдөр Америк нэгдсэн улс 300 жилийн өмнө байгуулагдахтаа тэр болон одоо үндэсний ястанч байдаг юм уу? Тэр олон янз бүрийн олон хар шарстай улсуудыг нийлүүлэхийн тулд шинэ бахархлыг олохын тулд 300 жил ядлаа шүү дээ. Одоо ч бахархлаа олж чадаагүй шүү дээ. Бид нар хичнээн жилийн түүхтэй ийм ард түмэн энэ бахархлаас салах юм бол юу болж өөрөх вэ гэдэг юм л байхгүй. Тэгэхээр манай Монгол улсын ерөнхийлөгч маань их хэлэн дээдли энэ юу заншлаан дээдли гэд ингээд яриад байдаг. Гэтэл засгийн газрын тэр одоо зүйлийг нь хэрэгжүүлдэг засгийн газрын хүн өөдөөс нь эсэргүй юм яриа байж байгаа гэдэг ч одоо энэ ямар төр яваад байна. Нэг талаасаа нөгөө талаасаа одоо Насанбаяр даргаыг өмөөрөх хандлага бол юун дээр ажиглагдсан бэ гэхээр зарим нэг хүмүүсийн тайлбараас харагдж байгаа юм л да. Юу гэхээр
одоо цахим ертөнцид хөгжсөн энэ цагт компьютер гар утасч байдаг юм уу? Энэ цагт бол сурагчид хүүхдүүд бол шаардлагатай одоо хэрэгцээтэй уран зохиол интернетээс хайгаад өөрсдөө уншчих юм боломж болцоо дүүрэн байна. Тийм учраас ер нь бараг уран зохиолын хичээл гэж цаг зав үрж ингэж байж явах юм хэрэг байна уугүй юу гэсэн ийм бас нэг өмгөөлж хамгаалах бас нэг нөгөө талд бас гараад ирчихсэн харагдаж байна л дээ. Гэхдээ яг тийм олдоо улсууд бэлтгэгдчихэж байна шүү дээ харахгүй. Манай 20 жил боловсролыг тогтолцоог өнөөдөр 27 наснаас доош насны улсууд чинь уран зохиолоо одоо яаж ойлгохоо мэдхээ байсан байхгүй. Айл гэзэл хэлсэн байдгийг сони юм. Эримийн хооронд их гэрлийг олж харж чадахгүй байгаа хүнийг бэлгийн сулралтан гэнэ гэж. Түүн луг адил оюуны тэр дээд мэдрэмжинд мэдрэгдэх өөрөөр хэлбэл ан амтан араатан амтнаас ялгагдах тэр оюуны тэр том таашаалыг олж харж чадахгүй байгаа улсууд манай Монголд ойшроод байгаа байхгүй. Яагаад гэвэл ийм төшмөдүүдээс болж ойшроод байгаа. Энийг л үгүй болгохын төлөө явмаар шүү дээ. Өнөөдөр гадныхнаас зөндөл сайн сайхан юм бид нар шууд авчраад хуулбарладаг, Монгол зөгтөггүй тийм ээ. Гэтэл өнөөдөр гадныхнаас тэр сайхан юм авалт. Өнөөдөр гаданд өндөр хөгжингүй орнуудад юу гэдгийг дунд сургууль төгсөхдөө нэг Мозартын байдгийн Бетховены байдаг юм уу? Нэг айцыг нь тулждаг, нот мэддэг. Энэ шүлгийн тогтолцоог нь ойлгоцсон. Өөр зарим нь жоохон цаашаа судлахлаараа гармон бодчихдаг. Ийм гайхалтай боловсролтой усуд бий болоод байгаа хөөхгүй. Өөрөөр хэлбэл тэр математикчсан, физикчсан, электрончсан тэр боловсролоос илүү хүн байхын боловсролыг өнөөдөр олгож тэд нэр тэрний төлөө зүтгээд байгаа. Гэтэл өнөөдөр манайх урахлаар яг тэр монгол хүнийг нь монголоор нь байлгадаг, хүнийг хүнээр нь байлгадаг тэр хичээлээ хасах гэж зүтгээд байгаа хөөхгүй. Энэ одоо ямар учиртай бодлого юм би тэрийг ойлгохгүй. Ер нь эрх баригчдын хувьд шинжлэлийн засгийн газрын зүгээс одоо олон зүйлийг л олон салбарыг шинжилэх гэж үзэж байна л да. Зарим нэг нь одоо зөв зүйтэй санаа санаачлах гэж нэрлэгдэж байна. Зарим нэг нь энэ мэт шүүмжил дагуулж байна. Энэ шүүмжил дагуулж байгаа асуудал бол ямар ч хүн хаанаас нь ч харсан ер нь одоо байж боломгүй ч юм уу. Алдаа мадагтай шууд одоо мэдгэдгээр ийм зүйлийг л одоо эхлүүлчихэд нэгэн шүүмжилд эсэргүүцтэй тулгараад ирэхээр ер нь нэг буруу юм байж ч юм уу. Эсвэл сая мэтэр би яг тэгэж хэлээгүй ч юм уу. Энэ байдлаар нэг усан сувраа гарах гэдэг юм уу, энэ байдал гараад ирэхэл яг энийг ер нь яг хэрхэн тайлбарлах вэ? Ер нь яг ингээд үзвэл яадаг бол гэдэг байдлаар асуудал хандаад байна уу? Эсвэл албаар одоо Монголын ард түмнийг ингэчихвэл одоо ер нь болчихондоо гэдэг юм хэрэгээр нэг бол энэ санаа сэдлийг гаргаад байдаг юм бол. Гэхдээ одоо мэдхгүй би энийг бол яста тэр улсуудаас нь асуумаар байна. Гүнэг хин яаж ч бодсон боломжгүй тийм ээ? Ямар ч логикоор ойлгосон үнэхээр юм буруу бодлыг нэг хэсэг зөв гэж дайрж яснаас үлдээ зүгээр уушлах байгаа болчдөг. Тийм одоо төрөж байх уу? Энд чинь үгүй шүү дээ. Өнөөдөр би бас түрүүнд хэлж л хэлээ. Би нэг сони юм унссан. Монгол улс 2020 он хүртэл хөгжих хөгжлийн цогц бодлого гэдэг юм баримт бичигдээ болсон гинэ. Тэрэн дээр 2020 онд төрийн албан бичгийг англиар хөтлөж байна гэдэг заалт байдаг тухай төдүүгөө цог сэтгүүл дээр бичсэн нийтлэлдээ бичсэн байгаа. Төдүүгөө бол худлаа ярих хүн биш. Тэр бол Монголын том бахархал хүн. Тэр бол нэг жижиг шажиг улс төр хийгээд янз бүр юм хийгээ яваад байгаа. Тийм жижигхэн хүн биш. Тэр бол үнэхээр томыг холыг хардаг. Тэр хүн бол бодлоо хэлээгүй байна. Тэр бодлоготоо нийзүүлэх гээд яваад байгаа юм биш үстэй гэсэн хардлагын төрж байгаа. Хардлагын төрж байгаа. Өнөөдөр яг үнэндээ бол өнөөдөр монголоор сайхан ярьдаг, Монголынхон заншлыг дүүрэн сайхан мэддэг залуучууд бол их ховор байна шүү дээ. Харин сайхан эх орон залуучууд олон төрж энийг мэдх юмсан, энийг сурж сурталчлах юмсан гэсэн залуучууд төрж байна. Энэ бол харин гайхалтай зүйл. Ийм залуучууд байгаагийн шалтгаанаар л магадгүй Монголын мөнх чанар нь дотроо байж яддаг байх гэж ингэж бодож байгаа. Одоо би бол юу гэдгийг энийг бол ганцхан энэ Насанбаяр гэдэг хүнтэй холбож яриад тавиаргүй. Ийм мэт төшөмдүүд их олон бий. Ийм мэт төшөмдүүд олон бий. Тийм учраас энэ
одоо юу гэдгийг яамтайгаар ярих засгийн газрынхан тэрэг үнэ. Одоо өнөөдөр бид нараас уйлшилтгүйсэн ч миний одоо энэ эх орноо ингэж бодож сэтгэж санаа зовж явдаг улсуудын 2 шөнийн нойрыг яах вэ? Маш олон улсууд нойргүй хонлоо гэж. Тэр үний мэдгдлээс хойш. Яагаад вэ гэж. Ястөө үгэн барж үсэн үгтээж асууж байгаа байхгүй. Тэдний том бухимдал байна шүү дээ. Тэрнийхэн төлөө тэр хүн хариуцлага хүлээх хэрэгтэй. Хариуцлага хүлээж чадахгүй бол тэр яамныхан сайдтан тэр засгийн газрынхан тэр хүн хариуцлага хүлээх хэрэгтэй байхгүй. За ингээд битэрийн ярилцах цаг маань ерөнхийдөө ингээд өндөрлж байна. Яг өөрийн байр суурийг бидэнд олон үзэгчдээ чөлөө тоглосон. Одоо Эрдэнэтр наригчтай баярлалаа. Ингээд өнөөдрийн зочин ярилцлага хөтөлбөрийг өндөрлүүлж байна. Дараагийн дугаарт хүрээлтэй.